Үзэгчтэй бицэг мэдээллийн хөтөлбөр Багнуур хотоос үзэгч та бүхэнд ээлжид мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр Улаанбаатар хотын дулаан цэцлэг станцыг нүүрсээр хангадаг Багнуур уурхай өнгөрсөн 33 жилийн хугацаанд 90 сая тонн нүүрсийг олборлоод байгаа бол цаашид үргэлжлүүлэн 500 сая тонн нүүрсийг олборлох нөөцтэй гэсэн мэдээллийг одоогоор өгöd байна. Гэвч энэхүү Багнуурын уурхайд шаардлагатай зүйлүүд маш их байгаа. Энэ жил засгийн газраас 12 тэрбум төгрөгийн нөөцийг өгсөн байна. 1978 онд анх ашиглалтанд орж 12.5 км урттай 4.5 км өргөнтэй талбайд олборлолт хийж эхэлсэн Багнуурын уурхай 6 хэлтээс 2 алб үндсэн 9 хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Нүүрсний нөөц хэдий хангалттай байгаа ч цаашид энэ хിവэр үйл ажиллагаа явуулах юм бол удаан үргэлжлэх боломжгүй гэдгийг өдөрлөд хэлж байна. Учир нь дулааны цахилгаан станцууд хоримтлагдсан өрөө төлөхгүй байгаа. Нөгөөдөөр машинуудын эдлэгээ дууссан. Дахин шинээр авах шаардлагатай байгаа. Гэвч засгийн газар хангалттай дэмжлэг өгөхгүй. Нэг үгээр 51% нь төрийн мэдэлд байдаг учраас тэд зоргоороо ашиглаж чад эргээд тэдэнд гараа сунгадаггүй сул талтай. Багнуурын энэ уурхай үүдэн бариул нийсчүүдийн амьдрал тэр чигтээ зогсоход хүрнэ. Харин тэр үед амаа барихгүй тулд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийгээсэй гэдгийг тэд хүсэж байлаа. Тэр бодлогоос төрөөс бол нэгд бол нүүрсний үнийг чөлөөлөх ёстой. Бүтээгдэхүүний үнийг чөлөөлнө гэсэн үг. За хоёрт бол ер нь манай компанийн хувьд бол бас нэлээд олон төслүүдийг өөрснөө гардаж санаачилж хийсэн байгаа. Зарим нь бол техник эдийн засгийн юуг нь хийсэн байгаа. Үндэслэлийг хийсэн байж байгаа. Энэ дээр хамгийн гол нь нүүрсний гүн боловсруулалт тийм ээ. Нэм өөртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох. Энэ чиглэл рүү явуулахад нэлээд хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа. Энийг бас уг нь төр засаг харж үзэж шийдвэл нэг зүгээр байна. Хоёрт бол үндсэндээ бол бас тест дав энэ төргээд нэмэлтээр станцууд эрчим хүчний нэмэлт үүс хөрүүд бий болж байгаа учраас энэ аюуг түлшээр хангахын тулд манай компаниг бол техник технологийн шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай байна. Багнуурын уурхай өнгөрөх 96 оноос хойш 11 га газарт нөхөн сэргээлтийн ажил 12 га газар суулгах зүр тариалжээ. Харин энэ жилээс эхлэн Солонгос нэгэн компанитай хамтран нөхөн сэргээлтийн ажлаа үргэлжлүүлэн ихээр төлөвлөсөн байна. Нүүрсний үн засгийн газраас шууд хамааралтай байдаг. 18,500 төгрөгнөөс 21,000 төгрөг болсод далай тусал нэмэр гэдэгчлэн их шалдаглалын мөнгөндөө багассан. Энэ жил засгийн газраас төсөөлсөн 14 тэрбум төгрөг 2 КАМАЗ авах хэмжээний хөрөнгө юм. Гэтэл Багнуурын уурхайд энэ байтугай хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг төрөө өндөрлгүүд ойлгосоо билээ. Бицэгт Баярмаа Адянаар Багнуур дүргээс мэдээллээ.